Америк нэгдсэн улс даяар тараа хөрж байгаа 200 мянга орчим жолооч нар нэгэн шин дүрмээс болж эрсдэлд орж магадгүй байна. 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Америк нэгдсэн улсын тээврийн яам Non-Domiciled CDL системийг чангатгах шин дүрм хэрэгжүүлж эхэлнэ. Зарим брокерийн компаниуд Non-Domiciled CDL-тэй жолооч нарт ачаа өгөхгүй байх тохиолдлууд гарч байна. Энэ бол факт. Америк нэгдсэн улсын зарим мужид хуучин олгогдсон CDL-үүдийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээллүүд гарч байна. Үүн дээр нэмэгдээд Конгресст яг одоо Delilah Law хэмээх хуулийн төсөл яригдж байна. Тэгвэл үнэхээр та бидний санаа зовж байгаачлан Non-Domiciled систем дуусгах байна уу? Энэ талаар өнөөдөр баримттай задлаа. Юуны төрөнд Non-Domiciled CDL гэж юу вэ? Энэ талаар ярилцгаая. CDL гэдэг нь Commercial Driver License буюу хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэх гэсэн үг. Монголоор бол мэргэжсэн жолооны үнэмлэх гэж орчуулж болох байх. Тэгэхээр ойролцоогоор 80 мянган паунд буюу 36 тонн жинтэй хүнд даацын ачааны машиныг Америк нэгдсэн улсад барихын тулд CDL үнэлэхийг заавал авсан байх ёстой байдаг. Харин Non-Domiciled CDL гэдэг нь Америк нэгдсэн улсад байнга оршин суугч биш, гэхдээ хууль ёсны статустай гадаад улсын иргэдэд олгодог CDL юм. За энийг илүү энгийнээр тайлбарлах юм бол Америк нэгдсэн улсын иргэн биш, green cardгүй, гэхдээ тодорхой ажиллах виз эсвэл төр хугацааны статустай хүмүүст энэ CDL-ийг олон жилийн турш олгож ирсэн. Яагаад гэхээр Америк нэгдсэн улсын ачаа тээврийн салбарт байнгын жолоочийн дутагдaltaй байдаг. Тэгвэл яагаад өнөөдөр энэ хүнд асуудлууд гарч ирсэн бэ? Сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын засгийн газар CDL систем дээр ноцтой асуудлууд илрүүлсэн. Жишээлбэл зарим CDL-ийг буруу байдлаар олгогдсон, за шалгалт сул байсан, жолоочийн цагаачлалын статусыг одоо буруу шалгасан гэсэн юм шалтгаанууд гарч ирсэн. Зарим тохиолдолд жинхэнэ баримт биш байсан, статус нь батлагдаагүй. За англи хэлний чадвар хангалтгүй жолоочид CDL олгогдсон байж болзошгүй гэх зэрэг асуудлууд ихээр илэрсэн байна. Ийм учраас Америк нэгдсэн улсын тээврийн холбогдох албадууд шинэ дүрм гаргасан. Тэгэхээр 2026 оны шинэ дүрм гэж яг юу хэлээд байгаа вэ? 2026 оны 2 дугаар сард FMCSA-гээс шинэ Final Rule буюу эцсийн журам гаргасан. Энэ журам нь 2026 оны 3 дугаар сарын 16-наас хүчин төгөлдөр болно гэсэн мэдээлэл байна. Шинэ дүрмийн дагуу Non-Domiciled CDL авах эрхийг маш их хязгаарласан. Одоо зөвхөн дараах визтэй хүмүүс CDL авах боломжтой болох юм байна. H2A виз буюу хөдөө аж ахуйн ажилчдын виз, H2B виз буюу төр хугацааны ажилчдын виз, E2 виз буюу хөрөнгө оруулагчдын виз. Харин өмнө нь CDL авч болдог байсан статусууд буюу улс төрийн орнол хүссэн иргэд, за зарим улс орноос дөрвж ирсэн дөрвөгсөд, за DACA хөтөлбөрт хамрагдагсад, за мөн зарим төрлийн ажиллах эрхийг үнэлэхтэй хүмүүс одоо CDL авахд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй болоод байна. Өөрөөр хэлэх юм бол CDL систем илүү хатуу болж байна. Сүүлийн үед олон жолооч нарын дунд ярианы сэдэв болж байгаа нэг зүйл бол 3 дугаар сарын 16-ны өдөр бүх Non-Domiciled CDL системийг цуцлана гэсэн яриа яригдж байна. Энэ талаарх мэдээллийг сонирхцгаая. 3 дугаар сарын 16-нд яг юу болох вэ? 3 дугаар сарын 16-наас шинэ дүрм хэрэгжин, шинэ CDL олголт хатуу болно. Renewal буюу сонголт илүү шалгалттай болно. Гэхдээ хэрвээ таны CDL хууль ёсоор олгогдсон хугацаанд дуусаагүй бол ихэнх тохиолдолд хугацаа дуустал хүчинтэй хэвээр байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ зарим муж улсууд хуучин CDL-үүдийг дахин шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. За тэгэхээр дараагийн мэдээлэл бол зарим тракны жолооч нар сайн мэдэж байгаа хаа. Юу вэ гэхээр зарим брокерийн компаниуд Non-Domiciled CDL-тэй жолооч нарт ачаа өгөхгүй байх тохиолдлууд гарч байгаа. Энэ бол бодит амьдрал дээр болж байгаа фактууд юм. За яагаад зарим брокерийн компаниуд ачаа өгөхгүй байгаа вэ? Учир нь иншүрэнсийн эрсдлээс болгоомжилж байгаа, шинэ дүрм хэрэгжиж эхлэж байгаатай холбоотойгоор болгоомжлолууд компаниудад илүү их байна. Өөрөөр хэлбэл зах зээл өөрөө эрсдлээс цухтах горимд шилжиж байна. Одоо тараагчдын дунд бас нэгэн хамгийн их яригдж байгаа сэдэв бол Delilah Law хэмээх хуулийн төслийн талаар ярьж байгаа. Энэ хуулийг сенатор Jim Banks Америк нэгдсэн улсын конгресст танилцуулсан байна.
2024 он Тракны аимшигтай осолд гэр бүлийн хамтаар орж азар амьд гарсан Delilah Coleman хэмээх охины нэрээр энэ хуулийн төслийг нэрлсэн байна. Хэрвээ энэ хууль батлагдвал CDL зөвхөн тодорхой статустай хүмүүст олгогдно. CDL шалгалтыг зөвхөн англи хэл дээр авна. CDL эзэмшигчдийг дахин шалгах боломжтой болох юм байна. Мөн зарим CDL жолооч системээс гарах магадaltaй. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ жолоочийн тоо багасвал ачааны үнэлгээ өснө. За тракны компаниуд жолооч хайж эхэлнэ. Жолооч нар нь илүү чанартай, шаардлага хангасан, аюулгүй байдлыг хангасан жолооч нартай болно гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн нэг зүйлийг сайн анхаараарай. Энэ Delilah Law хэмээх хуулийн төсөл бол зөвхөн хуулийн төслийн хэмжээнд яригдж байгаа, сенатаар батлагдаагүй, амьдралд хэрэгжиж эхэлсэн хуулийн төсөл одоогоор биш юм. Одоо дүгнэлт. Америк нэгдсэн улсын ачаа тээврийн салбар маш том өөрчлөлтийн өмнө иржээ гэдэг нь бол тодорхой болсон байна. За, non-domiciled CDL систем илүү хатуу шалгууртай болох юм байна гэдэг нь бол тодорхой. За, мөн 3 дугаар сарын 16-наас эхлэн шинэ журам хэрэгжиж эхлэх юм байна. Гэхдээ бүх CDL туслагдана гэж та бүхэн айх хэрэггүй. Харин ирээдүйд трак жолоодохын тулд илүү өндөр шалгууртай болох нь гэдэг нь илүү тодорхой болж байна.